дамжуулахаар манай ажилтны гандуулга маань бас зохион байгуулсан юм байна. Тэгээд хүрээлэнгийн пэйжээр бас одоо дамжигдаад байх учраас та бүхэн цааш нь өөрсдийнхөө дамжуулах зохиолтой гэсэн одоо группүүдтэй бас мэдээ дамжуулж болохоор байгаа байна. За ингээд цанчил уушраа явъя. За тааврны нүгдэн ямар гэх юм бидний урдлыг хүлээж авч хүрэлцээрсэн явдлад гүн талархаж байгаагаа хэлье. Өнөөдөр бодлого судлалын хөрөнгөний хүрээ гэж ийм сэдвээр бид семинар хийх гэж байна. Тэр энэ хамгийн эхлээд одоо тайлбар хийхэд хүрээ гэдэг энэ ойлголтыг бол манайх чухам яаж орчуулдгийг сайн мэдэхгүй юм тогтож гівшээгүй юм ойлголт. Би нотон бичсэн институтын онлайн зүг бодлого судлалт хэрэглэх гэдэг номондоо фреймворк гэдгээр ерөнхийдөө авч хэрэглэсэн байгаа. За энэ удаад бол хүрээ гэдэг энэ Монгол нэр томьёог бол хэрэгж байна. За ингээд миний ярих гэж байгаа зүйл бол үндсэндээ дөрвөн хэсэгтэй. Нэгдүгээрт нь энэ бодлого судлалын хөрөнгөний хүрээ гэж юу вэ гэдгийг ерөнхийдөө танилцуулах ийм асуудал байгаа. Энэ бол үндсэн ойлголтуудыг тайлбарлах гэсэн үг юм аа. Тэгэхээр орчин үеийн ардчилсан нийгэмд бол энэ бодлогын асуудлаар яриа хэлэлцэх өрнөдөг. Энд бол иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн байгууллагууд, за тэгээд төрийн албан ёсны байгууллагууд өргөн оролцдог болохыг та бүхэн бол мэдж байгаа. Тэгэхээр энэ их ярилцлагын үр дүнд бодлого яаж тодорхойлогддог вэ? Тэр одоо ярилцлага хөрөнгөнд оролцож байгаа талуудыг нөлөө хэр зэрэг байдаг вэ? Бодлого яагаад дэмжигддэг вэ? Заримдаа буруу бодлого яагаад дэмжигддэг вэ? Заримдаа зөв бодлого яагаад дэмжигдэхгүй байдаг вэ? Гэсэн ийм олон асуудал гарч ирдэг. Тэгэхээр энэ бүхэнд хариу өгөхөд бол энэ бодлого судлалын хөрөнгөний хүрээ гэдэг арга зүй бол их чухал ач холбогдолтой гэж үздэг байна. Тэгэхээр энэ арга зүй бол шинэхэн арга зүй. Шинэхэн боловч одоо манай орны хувьд их чухал ач холбогдолтой гэж би бодож байгаа юм. Энэ арга зүй гарахын өмнө бол энэ Deborah Stone, Baumgartner, Brian Jones, Paul Sabatier-ийн одоо бүтээлүүд гарсан. За энэ бүтээлүүдийг бол уг ондарах зүг бий болох суурийг тавьсан гэж үздэг юм байна. Гэхдээ энэ бол саяхны хүртэл яг энэ нэрээр нэрлэгдэж явсангүй. 2010 онд энэ Джонс Макбет нарын бичсэн бүтээлдэл бодлого судлалын хөрөнгөний хүрээ гэдэг энэ нэршил бол гарч ирж тэрнээс хойш энэ нэрээр нь бол нэрлэж хэрэглэх болжээ. Тэгэхээр би бол өнөөдөр энэ бодлого судлалын хөрөнгөний хүрээ гэдгийг та бүхэнд танилцуулах төдийгээр ярина. Ягаад гэвэл энэ цаашаага яг бодлого судлалд хэрэглэх арга зүй, аргачлал гэдэг ихээр нэг их гүнзгийрүүлж их урт хугацаанд ярих юм шаардлагатай болдог юм байна. Энэ дээр би нэмээд хэлчиххэд манай оронд бол бодлого судлалын асуудлаар бас манай одоо энэ академи
манай салбараас гадна удирдлагын ахлаанд бол одоо бодлого судлалын асуудал хэлсэн нэгж байна. За Монгол Улсын их сургууль байна. За шинжлэх ухааны технологийн их сургууль бас шууд ингэж нэрлэдэг ч гэсэн бас энэтэй холбоотой нэгжүүд байна. Тэгэхээр энэ учраас би шинжлэх ухааны академи бол академик байгууллага болохын хувьд он дарах зүйн талд нь бол нэлээд хандах хэрэгтэй гэж бодож нотныгоос хойш бол ийм ажил хийгээд байгаа юм. Энэ бол нотны одоо бодлого судлалд хамгийн их хэрэгтэй институтын арга гэдгийг талаар бол ном гаргасан. За энэ удаа бол энэ бодлого хөөрнөлийн хүрээ гэдгийг бол та бүхэн танилцуулж байгаа юм. Нөгөө талаар одоо би гадны дотны судлаачид эрдэмтэн багш нарыг урьдгийн учир бол энэ бодлого судлалын шинжлэх ухаан гэдэг бол хэдийгээр нэх том шинжлэх ухаан биш ч гэсэн ер нь томоохон дисциплин болж хувирсан 100 жилийн түүхтэй олон одоо онол номд бол арга зүй гарсан судалгаа бол өргөндөглөг хийгдсэн юм шинжлэх ухаан. Тэгэхээр энийг Монгол орнд бий болгоно гэдэг бол нэг хүний байтугай нэг байгуулгын одоо хийх ажил биш юм. Тийм учраас манай судлаачид их сургууль бусад газрын хүмүүс бол энд өргөн оролцож энэ одоо дисциплинийг Монгол орондоо бий болгох хэрэглээд нэвтрүүлэх асуудал бол чухал юм гэж бодснох юм. За тэгэхээр энэ хөөрнөлийн хүрээ гэдгийг болов төрийн бодлогот оролцогчдын яриа хэлэлцүүлэх хэрхэн нөлөөллийг системтэй судлах шинжлэх ухааны одоо он дарах зүй гэж ингэж үздэг юм байна. Судлаачдын хийж байгаа гол өнгөсөн таамаглал бол хүмүүс ер нь асуудлыг ойлгохдоо онол номлолоор биш энгийн хүүрнэлээр бол илүү их ойлгодог гэж ингэж үздэг юм байна. Тэгэхээр энд хүүрнэл гэдэг нэг томьёогоо бас тайлбарлах хэрэгтэй гэж бодож байна. Энд бол одоо нарратив гэдэг одоо нэг томьёог хэлсэн байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол ярилцлага, санал солилцлого бас биш юм шиг байгаа юм. Ягаад гэвэл энд дискурс гэдэг юм уу, дискурс гэдэг одоо үгийг нэр томьёог бол хэрэглээгүй байна, тийм ээ. Зүгээр одоо интернетээс энэ нэр томьёог монгол хэлээр яаж орчуулах вэ гэдгийг асуухаар өгүүлэмжиж одоо надад зааж өгöd байгаа. Гэхдээ би тэрийг бол хөөрнөл гэдэг нь өөрөөр хэлбэл нарратив гэдэг нэр томьёоны шууд утгаар нь хэрэгэлсэн бол дээр юм байна гэж бодсон. Тэгэхээр хөөрнөл гэж юу гэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр хөөрнөл гэдэг бол хүмүүсийн зүгээр нэг дуу тавих гэж бид нэр ярьдаг, гомдлох гэж ярьдаг ийм энгийн яриа биш юм. Энэ яриа хөөрнөл гэж тооцогдохын тулд бол тодорхой хэлбэртэй, агуулгатай байх хэрэгтэй гэж ингэж үздэг. Тэгэхээр бид нэр одоо хэлбэрт нь юу арах уу, агуулгад нь юу арах уу гэдгийг үзье. Тэгэхээр хөөрнөлийн бүтэц бол хэлбэр талаас нь харах юм бол ийм дөрвөн зүйлээс бүтдэг байх юм. Дөрвүүд орчин нөхцөл буюу тайз, өрнөл, хөөрнөлийн ёс суртахууны төвлөлт гэсэн ийм дөрвөн гол зүйлээс бүтдэг байна. За орчин нөхцөл гэдэг бол ерөнхийдөө тэр хөөрнөл өрнөж байгаа институтын тогтолцоо, хууль эрх зүйн хязгаарлалт, эдийн засгийн хүчин зүй зэрэг бодлогын асуудалтай орчин. Тэгэхээр энэ институт гэдгээ бол бид нар
байгууллага гэдгээс гадна хэм хэмжээ гэдэг өргөн утгаар ойлгож ярьж шүү дээ. За нөгөө талаар бол хүүрнэлт нөлөөлдөг тодорхой шинжтэй газар зүйн байдал. Энд бол орон зай, тодорхой газрууд, за цаг хугацаа, түүх, за мөн дүүжлэн мэдээж хэрэг цаг агаарын нөхцөлч гэдэг юм уу. Ийм зүйлүүд бол орчин нөхцөлд тооцогдно. За хүмүүсийн урьдчилсан төсөөлөл нийтлэг үнэмшил бол энэ орчин нөхцөл бас болж өгдөг. Өөрөөр хэлбэл тодорхой ойлголтын төвшөнд. Жишээлбэл туулын уртны зам гэхэд бол байгаль орчныг хамгаалахтай холбоотой тодорхой ойлголтууд нийгэмд төлөвлөсөн байна. Тэр төлөвлөсөн ойлголт энэ хүрээнд туулын уртны замын тухай хүүрнэлт өрнөлөө гэсэн үг юм. За дөрөв. Тэгэхээр альва хүүрнэл нь хин буруутай бай, хинийх зөв бай, хин охирч бай, хин хожиж бай гэдэг юм уу. Ийм байдлаар бол өрнөдөг. Тэгэхээр энэ судлаачдын онцолж байгаа дөрвөн дүр байна. Нэгдүгээрт нь баатруу. Энэ хүүрнэлийн асуудлыг шийдэх үүрэгтэй хүлээсэн, үүрэг хүлээсэн, тэгээ сайнаар нөлөөлж байгаа тухайн асуудлыг шийдвэрлэхээр сайнаар нөлөөлж байгаа ийм дүр. За хорон санаатнууд буюу хортнууд, асуудлын үүсгэгчид буюу муу талынхан. За хохирогчид, за асуудлаас болж зовж чанаж байгаа хүмүүс. Ашиг хүртэгчид, хэн ашиг хүртэж байна вэ гэж. Тийм ээ. Тэгэхээр энэ бол жишээ нь Улаанбаатарын утаандар ингээд уулгаад ярихад бол тодорхой хэмжээгээр Баатар нь хэн байна. За хорогддог муу санаатлууд нь хэн байна. Хохирогчд нь гэхээр зэрэг Улаанбаатарын иргэд болж таарна. Ашиг хүртэгчид гэхээр яг энэ төр шахмал түш нийлүүлж байгаа газрууд ч гэдэг юм уу. Ийм байдлаар энэ хүүрнэл бол заавал оролцогчдыг дүрээр хуваарлсан байх ёстой гэж. Ингэж ээж хүүрнэл болно. За өрнөл гэдэг нь бол цаг хугацааны тодорхой өөрчлөлтийг хэлж байгаа. За энд бол эхлэл, өрнөл, оргил зэв, за тэгээд буурал, төгсгөл гэх тийм ээ. Тэгээд энэ Дебора Стоун гэдэг хүн бол энэ өрнөл нь бол хэдхэн хэв маягтай байна гэж өөрийнхөө судалгаандаа үндэслэж хэлсэн байна. За энд бол та бүхэн харж байна. Дороогийн төв, гацаанд орж давтагдсан төв, өөрчлөлтүүд бол өдөө хийсүү төр гэсэн ийм байтал. За гацаанд орно гэдэгтээ зэрэг бас жишээ манай утааг ярьж болно шүү дээ тийм ээ. Дороод гэдэгтээ зэрэг бол юу гэдгийг ядуурлыг бууруулах асуудал. Манай хэдэн жил өргөжтэй юу болов гэдэг ч юм уу. За энэ остон бас энэ өрнөл дотор бол явж байгаа хүүрнэлүүд нь хэдэн төрөл байна гэж ажигласан байна. Жишээ нь санаатай үйлдэлүүд, санамсаргүй тохиолдол, санаандгүй үр дагавар, механик шалтгаан, өөрөөр хэлбэл өрнөл ингээд хүүрнэл ингээд өрнөж байх явцад янз янзын ийм үйлдэлүүд гарч ирдэг. Энэ нь бол хүүрнэлийн явцыг өөрчлөгч байдаг юм уу? Ийм байдлаар нөлөөлдөг гэсэн утгатай юм. За ингээд сая бидний ярьснаар бол хүүрнэлийн хэлбэр гэдгийг тодорхойлоод дуусгаж байгаа. За одоо бол хүүрнэлийн агуулга. Тэгэхээр энэ хүүрнэлийн агуулгыг тодорхойлоод энийг бол К
коодлоод тоон шилжүүлээд нөгөө SSPS гэдэг юм уу тийм одоо статистикийн аргачлалаар бол боловсруулдаг байна. Тэгэхээр энэ хөрөнгөний агуулга дотор бол энэ гурван зүйл орж байгаа нэр нь бол за дөрвөн чим шиг байна. Итгэл үнэмшил, намчирхал, үзэл суртал гэж. Тэгэхээр энэ бол одоо хүмүүсийн адуу асуудлыг үнэлэхэд нөлөөлдөг тийм агуулгын хүчин зүйлс гэсэн үг юм. За энэ Лакоф гэдэг хүн яг нь ер нь намчирхал гэдгийг ерөнхийдөө гэр бүлийн байдлаар зөвлөж сан дэвшүүлсэн байдаг. Тэгээ энийгээ бол ер нь үзэл суртал, намчирхлын одоо туйлуудад хоёр янзын туйл байна гэж. Нэг нь бол эцгийн эрхт хатуу ёс, нөгөөдлийн туйлд нь бол халамжилт эцгийн ёс гэдэг. Тэгэхээр ингэж одоо ялгаж үзснээр энэ төрийг гэр бүлтэй жишээж нэгдүгээр хоёрдугаар одоо голдуу улс төрийн намуудыг бас шин чанарын тодорхойлоход энэ арга зүйг ашиглана гэж ингэж Лакоф гэдэг хүн хэлсэн байдаг. За энэ бол далинд нь хэлж байгаа зүйл. За хөрөнгөний агуулгыг тодорхойлох хоёр дахь гэжтэй дөрөв дэх зүйл юм да. Дөрөв чи би гурвыг нэрлсэн шүү дээ. Энэ бол соёл юм. Тэгэхээр энэ соёл бол бас ерөнхийдөө хүн болгоны соёлын тухай асуудал биш. Энэ бол бүлгийн соёлын тухай асуудал. Тухайн одоо ямар нэгэн бүлэг хамаарснаар хүн бол тэр бүлгийн соёл, тэр бүлгийн итгэл үнэмшил, зан үйлийг бол дагдаг. Энэ нь бол нэг талаас бол хүний тэр хөөрнөл үйлдэлийг бол нэгэн хэв маягт оруулж өгч байгаа болж нөгөө талаас бол хязгаарлаж өгч байдаг гэсэн үг юм. Жишээлх юм бол одоо юу гэдгийг ардчилсан намын гишүүн бол нэг тодорхой хязгаар дотор тэр намынхаа одоо үзэл бодол асуудал тандж байгаа хандлагын хүрээнд ярина. Ардтай намынхан бол бас нэг өөр хүрээнд ярина гэдэг ч юм уу. Иргэний нийгэм бол бас өөр өөрийнхөө одоо сэдвийн дагуу тэр хүрээнд ярих хэрэг. За энэ бүлгүүд бол сүлжээ үүсгэж байдаг. Өөрөөр хэлбэл бүлгүүд хоорондоо тусгаарлагддаг биш гэсэн үг юм л да. За тэгээд энэ хөөрнөлийг ялангуяа хувь хүний төвшөнд судлахад бол асуулга авах, туршилт хийх ийм аргуудыг хэрэглэдэг байна. Тэгээд судлаачид ерөнхийдөө энэ хөөрн бол одоо тэр орчин нөхцөл, орон зай интерес шалтгаалаад өөр өөр агуулгатай байдаг. Тэр нь бол хөөрнөгчийн тодорхой одоо загварыг бий болгож байдаг гэж ингэж үздэг. Энэ загвар нь бол фаталист, захирагдагч буюу одоо тодорхой шатлалд хамаарагдаж дэталтай бол захирагддаг гэсэн үг. За индивидуалист буюу хувьч чанартай, эгалитар буюу одоо тэгш хэрхийн зарчмыг баримтлагч гэсэн ийм дөрвөн одоо загвар байна гэж тодорхойлсон байна. Тэгэхээр би бол энд гол нь одоо Америкт хийгдсэн судалгаануудын үр дүнгээр гарсан зүйлүүдийг яриад байна шүү дээ, тийм үү? За
дараагийн одоо хүүрнэлийн бүтцийн зүйл бол хүүрнэлийн стратеги. Хүүрнэгч хувь хүнч бай, эсвэл одоо хэсэг бүлэгч бай, тодорхой стратеги баримталдаг. Тэгэхээр энэ стратеги бол 3 янзаар одоо авч үзсэн байна. Нэгдүгээрт нь бол хүүрнэгчд өөрсдийгөө тэр хүүрнэлийн явцад хожиж байна уу, хожигдож байна уу, өөрөөр ялж байна уу, ядагдж байна уу гэдгээс шалтгаалаад янз янзын стратеги баримталдаг. За нөгөө талаар бол уг асуудалтай холбоотой дөрүүдийг одоо хуваарлдаг. Энэний тулд одоо хүүхдийнхээ хэсгийг тодорхой байдлаар зохион байгуулдаг байх юм. За дараагийнх нь бол тэр чөтгөр шилжилт гэдэг юм. Энийг би өгчтөн орчуулчихсан. Энэ бол эсрэг талынхаа одоо алдаа буруу талыг бол товоолгож харуулах ийм стратеги. За би тэр түрүүн оролцогчид тухайн нөхцөлөөс болоод яаж байгаа юу, ядагдаж байгаа гэдгээс шалтгаалаад янз янзын стратеги баримталдаг гэж байна. Хэрвээ өөрсдийгөө одоо яаж байна гэж үзвэл одоо ашиг нь бол одоо тухайн асуудлыг шийдснээс тэдний саналаар шийдснээс гарах ашиг нь бол цөөхөн хүнд олон хүнд ногдно. Зардлыг нь бол цөөхөн хүмүүс бол одоо дааж хохирж байгаа гэсэн ийм санаа гаргадаг. Хэрвээ ядагдж байна гэж үзэх юм бол юугаа аль болохоор өөрийнхөө талыг одоо олшруулахын тулд бол хохирж байгаа талыг бол их олон юм шиг харагдуулахыг зорддог юм байх юм. За энэ бас л одоо Америк хийсэн судалгаанаас огн гарсан хүүрнэлийн 5 баримтлал гэж байгаа юм. Тэгэхээр энэ төрийн бодлогот бол одоо социал бүтцүүд их нөлөөтэй гэж. Тэгэхээр социал бүтцүүд гэдэг маань үндсэндээ тэр бидний яриад байгаа баатарууд, хортон, хохирогч, ашиг хүртэгч гэдгийг цаатад яг жинхэнэ утгаараа ямар социал бүтц байгаад тэр хүмүүсийн үнэлгээнд баатар юм уу, дайсан юм уу гэж үлдэгдэж байгаа юм бэ гэдгийг одоо харуулдаг юм зүйл. За хоёр дахь зүйл бол тэр хүүрнэлийг хязгаарладаг хүчин зүйлс хэлжээ. За гурав дахь зүйл бол хүүрнэлүүд гэдэг маань одоо янз янзын жишээ, янз янзын намууд, янз янзын бүлгүүдийн хүүрнэлийг аваад үзэхэд бол нэгтгэн дүгнэж болох үс одоо энэ бүтцтэй байдаг гэж тийм үү. Тэгэхээр энэ бүтцийн талаар бол бид нэр одоо сая хэлбэр агуулга гэдэг ярьчлаа шүү дээ тийм ээ. За бодлогын төвшин бол микро хувь хүний төвшөнд, мезо буюу одоо дунд төвшөнд энд бол намууд, сонирхлын бүлгүүд, янз янзын коалиц одоо багтан ийм 3 төвшөнд бол өрнөдөгөө гэж ингэж үздэг. За дараагийн дугаарт нь бол хувь хүнийг хомо хүүрнэгч гэж одоо тэр ном зохиолууд бичээд байгаа. Хомо хүүрнэгч, дунд төвшнийх нь бол агора хүүрнэгч гэж. Тэгэхээр хомо хүүрнэгч бол мэдээллийг хүлээн авах, боловсруулах янз янзын одоо чадвартай байдаг. Тэгээд тэдний энэ
чадварыг чиглэхэд юм уу чадварыг өсгөхөд бол хүүрнэл чухал нөлөөтэй байдаг байна гэсэн ийм үндсэн 5 баримтлал байна. За тэр социал холбоот гэдгийг би сая ерөнхийдөө тайлбарласан. Энэ бол хүүрнэгч янз бүрийн социал холбоотыг хараад нэр өгч байгаа өөрөөр хэлбэл шошиг зүүж байгаа ийм асуудал юм. Хэн нь сайн, хэн нь муу юм, хэн нь охирогч юм, хэн нь буруутай юм гэх мэтлээ. Тэгэхээр энэ бол тэр үгээ өөрөөр хэлбэл дээр тодорхойлсон үгээ социал бодцоор илүү сайн тодруулж өгч байгаа ийм зүйлээ гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ социал бодцыг бол ангилдаг 2 үзүүлэлт байна. Нэг нь бол ёс суртахуун, нөгөөх нь бол улс төр үзүүлэлт нөлөө. Тэгэхээр энэ социал бодцыг энэний дагуу ангилахад ийм 4 янзын ангиллал хэрэгжүүлсэн байна. Тэр адвантаж буюу давуу эрхтэй гэдэг тэр социал бодц бол эерэг дүртэй. Өөрөөр хэлбэл нийгэмд тусдаа зүйл хийж байгаа. Тэгээд улс төрд бол нөлөөтэй хүчтэй. Тийм учраас бид нар нийгэмд сайн зүйл хийдэг, нөгөө талаар бол улс төрд нөлөөлж чаддаг учраас тэднийг бол дэмжих хэрэгтэй. Татварын хөнгөлөлтөд зүйлэх хэрэгтэй ч гэдэг юм. Өөрөөр хэлбэл бодлогын асуудлаар ийм байх. За өрсөлдөгч бол сөрөг дүртэй. Зөвхөн өөрийнхөө асуудлыг ургадаг. Жишээ нь уул уурхайн компани гэж бодъё л да. Байгаль орчинд хор бүрддэг бэлчээр ус гэдэг ингээд. Тэгтээ сөрөг дүртэй боловч улс төрд хүчтэй нөлөөтэй. Тийм учраас төр засаг бол яадгүй хөхтэй зэрэг тэднийг олонний нүдэн дээр бол шүүмжилдэг. Хязгаарлах хэрэгтэй, торгох хэрэгтэй, хянах хэрэгтэй. Тэгтээ нэгэнд улс төрд нөлөөтэй учраас далдуур ашиг хүртэж байдаг. За хараад байна энэ бол эерэгдүр. Тэгтээ улс төрд үзүүлэх нөлөө муутай. Тийм учраас тэднийг халамжийг бодлогоор дэмжиж явах хэрэгтэй. За хэвийн бус гэдэг бол сөрөгдөв. Жишээ нь хар тамхи хэрэглэгчид, аригчид, гэх ажилгүйч өөрөө ажил хийдгүү залхуу хүмүүс. Тэднийг бол хянаж шийдэж явах хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ социал бүлгүүдийг хүүгнэгч бол янз янзын байдлаар харж тэр янз янзын дүр онож болно. Жишээлх юм бол хараат улсуудыг бол манай жишээ ингээд төрөөс гişг хүртээд зүгээр сууж байдаг, үдэхгүй халамжийн бодлогот найддаг ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр энэ бол буруудан бол таарч шүү дээ тийм үү. Гэх мэтлэнгээр тухайн хүүрнэгчийн өөрийнх нь үзэл бодлоо энэ социал бүлгүүдийг хүүрнэгийн дүр болгож хаадаг байна. За энэ би сая ярьж шиг боллоо. Тэгээд жишээ нь давуу эрхлэгчдийн жишээ бол манайд би ярьж байгаагаар бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчд байх жишээтэй. За өрсөлдөгчдөр болохгүй улсууд бол том бизнес уул уурхай компани нэг тийм дүрээр харж болох жишээтэй. За хохирогч тэгэхээр хүүхдүүд, ахмадууд, эмзэг үйлдвэрх ингээд тийм ээ. За тэр хамгийн сүүлчийн болдгоо улсууд гэхээр залхуу, халамжид найдагчид, хар тамхичид гэх мэтлэн ингээд. За тэгээд миний сая ярьсан энэ социал бүлгүүдийг хэрхэн
дүр болгож хувиргаж байна гэдгийг энэ бол харуулсан байна. Дээр бол би хүүрнэл бол 3 төвшөнд өргөдөг гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр микро төвшөнд бол хувь хүний ойлголт, сэтгэл зүй, хувь хүн уг асуудлыг яаж ойлгож байгаа, тэр ойлголт нь яаж өөрчлөгдөж байгаа гэдгийг бол судалдаг. За дунд төвшөнд бол бүлэг байгууллага, бодлогын коллеж ямар хөрнөлөөр нүүлж гэнэ үү, тэрний бүтцэн ямар байна уу, хэнийг дайсан, хэнийг одоо баатар гэж үзэж гэнэ үү гэдгийг. За макро төвшөнд бол энэ нийгэмд өрнөдөг ерөнхий одоо оньяачин ерөнхий ярианууд. Жишээлбэл бол одоо юу гэх юм нийгэмд бол одоо дунд давхарыг өсгөх хэрэгтэй. Энэ бол тийм нийгэм даяараа хөтөн зөвшөөрдөг ерөнхий яриануудын тухай асуудал. Энэ бол бас нөгөө хүүрнэлтэй нөлөөлдөг. За ингээд хоёрдугаар хэсэгтээ бол энэ микро төвшний шинжилгээ буюу хувь хүмүүсийн одоо төвшний шинжилгээтэй асуудлыг ярих чинь. Тэгэхээр хувь хүмүүс юу ярьж байна уу? Асуудлыг яаж ойлгож байна уу? Хэнд итгэж байна, хэнд итгэхгүй байна? Итгэл үнэмшил нь яаж өөрчлөгдөж байна гэдгийг энэ микро төвшин болов судалдаг. Тэгэхээр энд бас л одоо судалгаагаар энэ хөөрнөл итгэл нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байна гэж тодорхойлсон байдаг. Нэгдүгээрт нь бол тэр канончлал гэдэг. Юм ийм л байсан. Ийм л байна. Өөрчлөгдөхгүй гэдэг одоо ийм байдаг. Нөгөөх нь бол хөөрнөлийн одоо итгүүлэх чадвараас шалтгаалаад хувь хүн тэр тухайн байр суурь руу хэрхэн шилжиж ийн гэдгийг харуулдаг. Ийм зүйл өөрөөр хэлбэл итгүүлэх чадвар. За гуравдугаарт нь бол тухайн хөөрнөл хувь хүний өөрийнх нь өмнөх ойлголттой өмнөх итгэл үнэлттэй хэлний хэр нийцж байна гэдгээс шалтгаалж одоо хувь хүний итгэл бол өөр байдаг гэсэн. За дараах нь бол хөөрнөгчийн итгэлтэй байдал. За энэ хөөрнөгчийн итгэлтэй байдал буюу их сурвалжийн найдвартай байдал бол тэр хувь хүний итгэл үнэмшил тогтоход нөлөөлдөг. За энд бол хэд хэдэн хүчин зүйлс байна. За энийг би түрүүн бараг ярьсан байх тоо. Тэгэхээр хувийн одоо бодлогын асуудалд хэрхэн хандж яах вэ гэдгийг энэ одоо микро төвшөнд судална. Гэхдээ бол асуулга за туршилт гэдэг юм одоо ийм аргуудаар судалдаг. Тэгэхээр хувийн төвшний судалгааны онцлог нь юу гэхтэй зэрэг тоон шинжилгээ байдаг гэж ингэж үздэг. За бас одоо судлаачдын хийсэн судалгааныхаа үндсэн дээр энэ хомо хөөрнөгчийн тухай 10 нотлохыг гаргаж ярьсан. Өөрөөр хэлбэл хувь хүмүүс энэ хөөрнөлд орцохдоо хөөрнөлийг хүлээж авахдаа яаж хүлээж авдаг вэ
яаж оролцдгоо гэсэн ийм л одоо 10 гол нотлохоо гаргасан байгаа юм. Тэгэхээр хамгийн нэгдүгээрт бол хүмүүс бол хязгаарлагдмал хүрээд ардснаар шинжтэй. Тийм учраас одоо шинжлэх ухааны үйлчлэлтэй ч юм уу ийм зүйлд итгэхээсээ илүү сэтгэл ханамжтай нээцтэй хувилбарыг л шууд одоо хүлээгээд авдаг. Тэгж одоо шийдвэр гаргадаг. Жишээлх юм бол одоо юу гэдгийг улс төрийн намууд сонгуульд мөрийн хөтөлбөр дэвшүүлээд хуулж яхад тэр дотроос нэг гүнзгий дүгнэлтгүйгээр ерөөсөө шууд өөрт нь эхлээд таалагдж байгааг л сонгодог гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ одоо нэг хар аянда шийдвэр гаргадаг энэ систем өөрийнхөө байлаа мэдлэгт одоо тулгуурлаж шийдвэр гаргадаг энэ системийг бол тань мэдхэн нэгдүгээр систем гэж нэрлэж байгаа. За хоёрдугаар систем гэдэг нь бол илүү их нотлогоо илүү их мэдлэг шаардж одоо шийдвэр гаргадаг ийм систем байна гэж. Тэгэхээр энэ хоёр бол өөр хоорондоо харилцсан нөлөөтэй. Нэгдүгээр систем нь бол одоо тэр энгийн тал руу хоёрдугаар системээ татж байгаа. Хоёрдугаар систем нь бол шинэ мэдлэг, шинэ одоо дүн шинжилгээ олгосноор нэгдүгээр систем одоо хүний тархинд бэлэн байж байгаа тэр системийг бас өөдөн татаж шинжлэх ухааны төвшин рүү юм уу одоо илүү ухаалаг төвшин рүү ортуулж идэг гэсэн үг юм. Гол зүйл бол юу нөхөөс хүмүүс шийдвэр гаргахдаа ерөнхийдөө бол богино хугацаанд хамгийн амархан аргаар хийж болох юм. Энэ бол одоо сонгодог. Их бодож үнцгэрүүлээд байдгүй гэсэн үг байна л да. За 3 дугаар зүйл нь бол одоо hot cognition гэдэг байгаа нь бол голдуу сэтгэл хөдлөлөөр юм танддаг гэсэн энэ санааг хэлж байгаа. Тэгээд за сэтгэл хөдлөлийн таван байл хүн бол альва юмд одоо хандахдаа эхлээд сэтгэл хөдлөлгүй болж тэр сэтгэл хөдлөлөөр сонголт хийдэг. Өөрөөр хэлбэл юмд сэтгэл хөдлөлөөрөө сонголттой ханддаг юм байна гэсэн. За энэ баталгаажуулалт гэдэг бол өмнөх мэдлэгийн шинээр хүлээд одоо хүүрнэлээс шинээр хүлээж авч байгаа мэдээлэл баталгаажуулж гэнэ үү? Эсвэл баталгаажуулахгүй байна уу? Өөрөөр хэлбэл тэр нь тохирч гэнэ үү, тохирохгүй байна уу гэдэг асуудал юм. За хүмүүс бол өөрийнхөө итгэл үнэмшилтэй одоо нийцдэг тийм мэдээллийг бол голдуу сонгодог. Жишээ нь Америкийн нэгдсэн улсын консерватив үзэлтнүүд бол Fox News-ийг илүү үздэг байхад либерал үзэлтнүүд бол тэр MSN 3C-г одоо сонгодог юм байна л да. Жишээ нь одоо арх удаг хүн бол одоо телевизээр гарч байгаа архины эсрэг нэвтрүүлгийг бол шууд сууг солиод явуучих жишээтэй. Гэсэн үг шүү дээ ингээ юмар ярих. За хүмүүс тэр шинэ мэдлэг, шинэ мэдээлэл хүлээж аваад өөрийнхөө одоо өмнөх мэдлэг дээр шинэ зүйл нэмж буруу байвал засаж ингэж ойлгохын оронд тэр шинэ зүйл дотроос бас л сонголттой хандаад өөрийнх нь өмнөх байр суурийг бэхжүүлж байгаа тэр мэдээллийг илүү их авч тэргээрээ бол өмнөх байр сууриа бол бэхжүүлэх хандлагатай байдаг байх нь. За хамгийн юу бас нэг зүйл бол хүмүүс бол янз янзын бүлэгт хамаардаг. Тийм учраас
тэр бүлэгт ноёлж байгаа байр суурь үзэл бодлыг бол илүү их гүнзгэх тэрнтэйгээ бол энэ санааны нэгдэлтэй байх ийм хандлагатай байдаг. Ягаад гэвэл бүлэг бол тухайн хүний одоо байр суурьд нөлөөлөх чинь хүчин зүйл юм аа. За тэгээ эцэст нь хөөргөл гэдэг бол бас хүмүүсийн одоо мэдлэг байгаль ертөнцийг танин мэдэх хэрэгсэл нь болж байгаа. Ингэснээр бол тухайн нийгэмд би бол ардчлагч хүний эрхийн төлөө гэдэг юм уу? Би бол одоо ёс зүй сахилгын төлөө гэдэг юм уу? Ийм одоо өөрийгөө тодорхой байр суурьнд авчиж тавих ийм хэрэгсэл байна. За ийм 10 зүйл бол нэг судалгааны явцад одоо хүмүүст хандах арга зүй болгож ашиглалтай. За 3 дугаар хэсэг дунд түвшний шинжилгээ. Дунд түвшний шинжилгээ бол улс төрийн намууд, эвслүүд, коллежийн хүрээнд бол одоо хийгддэг. Тэгэхээр хөөргөл бол юу нэмэн янз янзын ижил байр суурьтай ижил санаа бодолтой хүмүүсийг тэр үзүүлэлтээр өөр хоорондоо нэгдэж янз янзын одоо эвсэл коллеж үүсэх ийм боломжийг бол олгодог. Нөгөө талаас бол зүгээр хичээгүй байна. Дунд түвшний хүүрлэл бол нөгөө микро түвшний хүүрлэгчтэй бас нөлөөлж байдаг. Манай орны хувьд бол одоо энэ олон түмэн юу гэж ярьж байна, юу гэж чагсаж байна, тэрийг л төр засаг нэлээх дагах хандлагатай байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ийм учраас би энэ хөөргөлийн хүрээ гэдэг энэ арга зүй бол манай бодлого судлалд манай орны нөхцөлд бол их чухал юм аа гэж үзээд байгаа юм л да. За энэ яг микро түвшний шинжилгээ, мезо түвшний шинжилгээний одоо ялгааг яхан гаргасан шиг байна. За энэ яг одоо нийтийг хямарсан асуудал байна. Жишээлбэл бол юу гэдгийг одоо нэг бол туулын хурдны замаа ярихад бол энэ нийтийг хямарсан асуудал учраас олон төмний одоо хөөргөл бол их нөлөөтэй байх. Гэтэл одоо юу гэдгийг цагаан алтч гэдэг юм уу одоо ноос ноолгын асуудал болоод ихтэй зэрэг зөвхөн төвийн хамаатай одоо эвсэл иргэний нийгмийн байгууллага үйлдвэрүүд бол гол нөлөө үзүүлэгч гэдэг юм уу. Энэ талаараа бол ийм дөрвөн зүйлээр микро болон мезо түвшний шинжилгээ бол ялгардаг байх нэ. За энэ би түрүүн хэлсэн микро түвшний хөөргөгчийг бол хомо хөөргөгч, дунд түвшнийх нь бол агора хөөргөгч нэрлсэн байдсан байна гэж. Тэгэхээр энэ бол эртний гэрэлт хүмүүс цуглаад асуудлаа ярилцдаг юм талбай байдаг, тэрийг агора гэж нэрлэдэг юм байна л та. Энээс үүдээд агора хөөргөгч гэж ингэж нэрлсэн байна. За дунд түвшинд бол энэ бодлогын дэд системүүд бол хөөргөлүүд юм. Ардчилсан намын хөөргөл, ардын намын хөөргөл,
жижиг намуудын хөрнөл ингээд хөрнөлийн дэд системүүдийг үүсгэж байдаг. Гэхдээ энэ дэд системүүд бол мэдээж хэрэг өөр хоорондоо одоо холбоотой бие биендээ нийлүүлдэг. Нөгөө талаар бол тодорхой байршилтай. Өөрөөр хэлбэл одоо эрх баригч нам, сөрөг нам, парламентд судалтай нам ч гэдэг юм уу, тийм үү? Тэгээ би зөвхөн намдар жишээ авчих шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эднэр бол ерөнхийдөө хоорондоо харилцсан нөлөөлж системийн хөдөлгөөн байдлыг бол бий болгож байдаг байх нэ. За энэ дээр ерөнхийдөө мезодорчны хөрнөл энэ зураснаас ийш өрнөд тэгээд микро төвшөндөө ямар үр дүн гаргаж байгааг харуулж байгаа. За энд таашаалтай гэж байгаа юм тэр бодлогын төгөлж А гэсэн сонголт таашаалтай. Тэрийг энийг таамагтай гэж бичсэн байна лээ. Тэгээд энэ нь бол хууль, соёл, улс төр, нийгэм, эдийн засаг гэх мэтлэнгийн ийм гадаад нөхцлүүдээр хүрээлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл гадаад орчин гэсэн үг шүү дээ, тийм ээ. За энд мезо төвшөнд бодлогын тогтогчдын шин чанаруудыг харуулж байна. Байгууллага дараалалтай янз бүрийн үр гүйцэтгэдэг, янз бүрийн сүлжээд нэгдсэн хөрнөлөө одоо зохиомжлсон янз бүрийн сонирхлыг илэрхийлсэн тэгээд бусадтай өрсөлдөх шинжийн стратегтэй ийм оролцогчд байдгаа гэсэн болж байгаа. За бодлогын өсөл үүсдэг хоёр хэлбэр гэж Джеймс Смит Клернер тодорхойлсон байна. Нэгдүгээрт нь солиглолоор нэгдэх, хоёрдугаарт нь итгэл үнэмшлэрээр нэгдэх. Тэгэхээр манайд бол одоо нөгөө манан занан гэдэг дүү мэрэд нөхдөд зэрэгч нь бол сонирхлоороо нэгдэж байгаа хэрэг болж байгаа. Сонгуульд өрсөлдөд нөхдөд зэрэг итгэл үнэмшлэрээр нэгдэж байгаа хэрэг болж байгаа. Тэгэхээр энэ бол бас ялгаж болохгүй нь шүү дээ, тийм ээ. Заримдаа бол итгэл үнэмшил хоёр давхцаж байдаг. Заримдаа бол зөвхөн нэг нь одоо ерөөсөө шалгуур болж байдаг гэсэн үг юм байна. За энэ Америкийн судлаачид энэ дунд төвшингийн судалгааны хойсгч хоорондын хамаарлыг илэрхийлсэн 11 таамаглал гаргасан байдаг. Би эндээс зөвхөн хоёрын дурдсан байгаа. Цаг хэмнэхийн тулд өөрсдөө бодлогын асуудлаар өгч байна гэж мэдэрвэл эрсдийнхээ хүрээнд тэрэг зорилгоор хөрөнгөний элементүүдийн асуудлыг өргөн хүрээтэй болгоход ашигладаг гэсэн ийм төрлийн 11 таамаглал гаргасан байдаг. За дөрөвдүгээр хэсэг нь бол макро төвшний шинжилгээ болон төвшин хоорондын уялдааны тухай асуудал байна. Тэгэхээр макро төвшний шинжилгээ гэдэг бол тухайн одоо нийгэмд ноёлж байгаа хамгийн ерөнхий одоо тийм ёс суртахууны шинжтэй байж болно, үндсэн суртахууны шинжтэй байж болно. Одоо итгэл үнэмшил энэ тухай асуудал юм л да. Жишээ нь одоо ахмадуудыг халамжлах хэрэгтэй. Энэ нийгэмд яриаг хүлээж авч байна. За ер нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл нь бол илүү юм байна гэдэг ч юм уу. Ийм ерөнхий одоо ойлголт байна. Тэгэхээр энэ ерөнхий ойлголтын хүрээнд хөрнөл бол өрнөж байдгаа гэсэн үг. Энэ ерөнхий ойлголтууд бол
уртаа хугацаагаар дуртай хадгалагддаг. Аажмаар одоо хойсож өөрчлөгдөж байдаг гэж байгаа юм. Тийм учраас энэ макро төвшин шинжилгээ хийхдээ соёлын онол юм уу, постмодерн философи юм уу, ийм бусад шинжлэх ухааны арга зүйг авч олон шинжилгээ гэж үздэг юм байна. За дахиад хэлэхэд одоо төвшин төсвөр юуг судалдаг вэ гэж. Микро төвшин бол хөнгөн бодлогын асуудлыг бусдын хөрөлийг хэрхэн хүлээж авч байгааг судална. Мезо төвшин бол нам төр компани нийгмийн институт бүлгүүд хэрхэн ямар хөрөлийг бүтээж байв вэ? За макро төвшинд бол энэ доод хоёр төвшнийхөө хөрөлийг хязгаарладаг. Ерөнхий одоо ямар хөрөл ноёлж байна вэ гэдэг асуудал их судалдаг байна. За харилцан нөлөөллийн энэ дээр бол харуулж байна. Макро хөрөл мезо төвшний хөрөлд хязгаарлагдсан. Мезо хөрөл микро хөрөлийг чиглүүлнэ. Эргээд микро хөрөл мезо төвшөнд үлгүүд бүртгэхэд нөлөөлнө. Мезо төвшингийн хөрөл макро төвшний хөрөлд нөлөөлж хойсгон нийгэмд шинэ үнэн бий болно гэж. За судалгааны аргын тухайд бол макро төвшөнд бол чанарын судалгаа хийн. Микро төвшөнд бол чанарын судалгаа контент анализ хийн. Энэ микро төвшөнд гэдэг чинь мезо төвшөнд шүү дээ. Энийг андуурсан байна. За микро төвшөнд бол тоон судалгаа хийдэг гэж. Тэгэхээр энэ судалгааны аргуудаараа бол энэ гурван төвшин бол ялгаатай байх нэ. За ингээд анхаарал хандуулсан баярлалаа. Цааш нь одоо та бүхнийг одоо манай их сургууль за удирдлагын бусад одоо судалгааны сургууль судалгааны байгууллагууд уг асуудлыг гүнзгийрүүл судлах хэрэгтэй бидэнтэй бол одоо бас дөрөв хашууж бидэнд туслах хэрэгтэй гэж боддог юу бол үзчихээ. Нөгөө талаар бол энэ яамд ялангуяа бодлого боловсруулалтын яамд бол бас энэ асуудлыг хариулахаар хэрэгтэй байхаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ институтын онлайн зүйл энэ сая бидний ярьдаг хоёр дахь бол одоо тэр зардал өр нөлөөг одоо тодорхойлдог өсөө бодлого судлалын хоёр арга байдаг. Хоёр арга зүй байдаг. Энийг одоо яаралтай сайн боловсруулах шаардлагатай юм шиг байдаг юм аа. За ингээд та бүхэнд баярлалаа. Миний яриа дуслаа. Сонирхолтой сургамжтай сайхан семинар хийсэн шинжилгээний зөвлөлтөн доктор профессор Цамчил багштай бүгдээ баярлалаа. За түрүүн ярьлаа. Ер нь бол амьдралын одоо яамны газруудыг бүгдийн одоо бодлогын газар яам байлгахыг хичээл ярьдаг гэдэг боловч үүний хэрэгдээ заримдаа одоо гүйцэтгэх, хэрэгжүүлэх хүчин үүргүүд бас яамн дээр бас давхар орж ирсэн л байдаг. Одоо ч гэсэн бас тийм байдлаар явагддаг юм болов байдаг. За өнөөдрийн манай хэлцүүлэгт эдийн засгийн хөгжлийн яамны шинжилгээ технологийн газрын мэргэжилтнүүд, удирдлагын академийн профессор багш, ихтэй сургуулийн багш нар, за манай хүрээлэнгийн эрдэмтэн чиглэлийн ажилтнууд хүн орнуудаас ирсэн одоо мэргэжил арга зүйн одоо төвийн мэргэжилтнүүд олон төлөөлөгчид өнөөдөр оролцож байгаа гэдгийг онцлог хэлье.
Тийм учраас өнөөдрийн бидний онлайн семинар бол Санжил багшийн хэлснээр бас нэгэн түүрнэл ихтэй хүрээ өргөнтөө ийм семинар болж байна гэж хэлхийг хүсэж байна. За энэ удаагийн семинарыг бид анх удаага шууд дамжуулсан. Энэс цааших хэлэлцүүлгүүд бол бас тодорхой бидний хүрээнд явж өнгөрөх зүйлтэй байхаа гэж бодож байна. За энэ өнөөдрийн яригдж байгаа энэ хүүрнэл буюу нарратив гэдэг зүйл бол өөрөө бодлого судлал, ялангуяа орчин үеийн пост модернист, пост структуралист философийн үндсэн бол ойлголт байдаг гэдгийг бид мэднэ. Тийм учраас энэ англиар заримдаа нарратив, заримдаа story техникээр нэрлсэн өгүүлэмж цаашлаад дискурс гэж нэг чухал нэр томьёотой холбогддог юм зүйл байдаг байгаа. Тийм учраас энэ амьдрал, хүний амьдралын мөн чанар, түүний үлдээсэн уул мөр гэж заримдаа бас ярьдаг дискурсыг ямар оролцоо хамааралтай байдаг талаар сонирхолтой сайхан хэлэх гэсэн Санжил багш энийг ч гэсэн бас хувьсаа тааламжтай байна. Ялангуяа амьдрал үзэгдэл үйл явцыг тайлбарлах буюу интерпретац хийх гэж ярьдаг. Энэ чиглэлд бол ялангуяа Францын философч Пол Рикер болон Леотар нарын сэтгэгч нар бол энэхүү нарратив өгүүлэмжийн талаар ихэнх нь илэрхийлж ирсэн байдаг. Тийм учраас амьдрал гэж юу юм бэ? Түүний мөн чанар гэж юу юм бэ гэдэг асуудлыг философч нар, бодлого судлаач нар ийм үед л ярьсаар ирсэн боловч түүнийг нэгэн мөртөө тайлбарлах гэдэг бол бас хэцүү байдаг. Тийм учраас ялангуяа энэ пост модернист философид ялангуяа хөлж байгаагаар саяын Санжил багшийн ярьснаар ч гэсэн наад зах нь хүн энэ орчлон ертөнцид амьдралдаа дүр бүтээж амьдардаг гэдэг энэ санаа бол өнөөдрийн семинарын нэгэн чухал зүйл байх шиг байна. Тэгээд зөвхөн энэ дүр гэдэг бол нарратив байдлаар ярихдаа зогсохгүй тэр соёлын хүрээнд бэлгэжлийн ертөнцид хүн өөрийнхөө дүр төрх буюу имижийг хайх замаар амьдардаг гэдэг бэлгэжлийн философи, символик философийн үзэл санаатай энэ бас тодорхой хэмжээгээр холбогдож байх шиг байна. Нөгөө талаар энэ орчлон ертөнцид хорвоод хүний амьдрал бас дүр бүтээн түүнээсээ гадна тэр амьдралыг утга учиртай байлгах үүднээс утга бүтээж амьдрна гэдэг нэг санаа бас өнөөдрийн хэлэлцүүлэгт их чухал санаа болж гарч ирж байгаа. За гэхдээ энэ бол онлын үндэслэл болохоос биш яг ярьж байгаа өнөөдрийн бодлого судлалын цаашдын судалгааны он дарга зүг бол өшөө илүү дэлгэрэнгүй нарийн зүйл болдгоо гэдэг нь бол саяын хэлцээс гарч байгаа. За ингээд цаашдын дараагийн оролцогч нарын дунд явагдах хэлэлцүүлгийг энэ бодлого судлалын салбарын эрдэм шинжилгээний үйл ажиллагааны доктор профессор Эрдэнэ Чанбаг хөтлөн өгүүлэн өгж байна. За цааш туршмаар сая онлын биднэрт маш сонирхолтой бодлого судлалын гол асуудал анализ өгсөн ийм хүүрний лекцийг орлоо. Тэгээд миний хувьд ч гэсэн шинэ сонин ийм зүйлүүд олон байлаа. Ингээд та бүхэсээ асуулт хариулт хин ямар бодол санаатай энийг намайг өдөртөж яваад ажээ гэсэн даалгавар ирсэн учраас би явуулъя гэж ингэж бодож байна. Ерөнхийдөө Санжил багш маань онлын хувьд бол маш тодорхой, маш шинэ зүйлүүдийг биднэрт хэллээ. Тийм учраас энд бусад манай удирдлагын академи, их сургууль, бусад газруудаас ирсэн багш нар, судлаачид, манай өөрийн судлаачдыг би энд эдгээр оролцоорч гэсэн ийм саналтай. Ингээд яг онлын хувьд сая Санжил багш маань маш тодорхой энэ зүйлүүдийг ярьлаа. Тэгээд удирдлагын академи энэ бодлого судлалын багш Бямсран багшийг би өөрийнхөө саяны юунаас ойлгосон мөн практикт Монголын саяны юунуудыг ингээд сонсоход улс төр, нийгэм, социологи энэ бүх юмнуудыг ингээд багтаад оруулж байна. Тэгээд Бямсран багшийг би таныг багшийн хувьд саяны энэ Санжил багшийн онлын ярьсан юмнаас практик зүйлүүдийг манай энэ оролцож байгаа залуучуудад, эрдэмтэн судлаачдад өөрийнхөө ярьж өгч гэсэн хүсэлтэй байна.
За чихэн баярлалаа. Бодлого судлал хийгээд байгаа манай багтаа тэгэхээр сошиал санаа орчихсон. Бодлого судлал бодлогын шинжилгээ хийсэн. Монголд бол бодлого судлал нь жижиг бас үзсэн шалтгаан байна. Тэр нь юу гэхээр ирэлт байна. Бодлого судлалын шинжилгээ бас бүтээгдэхүүн ирэлт байна. Яагаад бодлого судлалын шинжилгээний ирэлт байхгүй вэ? Бодлогын шинжилгээний ирэлт бас байна. Нөгөө бодлогын шинжилгээг ашигладаг субъектүүд нь болохоор дурдсараараа шийдвэр гаргах сонирхолтой. Тэгээд энэ нэг хүчихгүй байгаа юм шиг байна. Тэгээд тэрнийг бол одоо яг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс бас бодоод байх хэрэгтэй. Өөрийн чинь юмыг хэрэглэхгүй нэг гомдоод байх хэрэгтэй гэсэн. Ямар нэг зүйлсээ тэгээд сайн байна. Тэгээд энэ бодлогын одоо гүнэлийн хүрээ гэдэг бол Петр тэрнээ хэлцэнтэй бодлого судлал гэдэг нь өөрөө маш бодлого гэдэг нь өөрөө маш хугацааны төвхтэй эдгээр ажил хамгийн анхны бодлогын баримтч тэр шуумрын зөвлөлийн шавар тавилт гэдэг судалдаг юм байж байгаа. Тэгээд тэрнээс эхлээд ингээд бодлого ярих юм бол 70,000 жилийн түүх явж байгаа. Гэхдээ яг шинтхон болсон бол сүүлд одоо сая зэнсдэг шилхэн 100 жилийн шинтхооны судалгатхан болж ирсэн. Тэгээд сая хэллээ бас ингээд бүх бодлогын судлал гэж юу хэлэх вэ гэхээр зэрэг бодлоготой холбоотой мэдлэг бүтээжүүл хийж болно гэж байгаа. Тэгэхээр зэрэг бүх шинжилгээний авчрыг савж хийж байгаа юм шиг байна. Үүхээр энэ нийгмийн амьдрал дээр өрнөж байгаа бүх юм ерөөсөө шинжилгээний бүх салбарууд амьдралтай холбоотой. Тэгээд амьдралтай холбоотой учраас төр зэсэг ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах хэрэгтэй. Эсвэл шийдэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөөдөлийг бүх шинжилгээний одоо үр дүнуудыг нэгтгэж явах хэрэгтэй байна. Одоо жишээ нь Улаанбаатарын уртаалагчдад химийн биологийн маахбай физик цагуурын энэ бүгдийг ярьж эдийн засгийн тэгжиж гэж бодлого болно. За бодлого одоо хүүрнэлийн одоо бодлогын хүрээ гэдэг энэ бол яг үнийн үе дээр бол бас одоо шууд хийж бас нэг сурталчлаад байх димэл шиг байна. Яг энэ үгэл одоо чөтгөр талтан шиг зүйл өгч байна. Эний чинь бол онцлогоор манай нөхдөд маш сайн хэлж байгаа байхгүй юу? Сонгол болохоор зэрэг та нар мэдж байгаа шүү дээ. Одоо хүний тоонд нь хуваагаад үржүүлээд нөгөө хохрыг чийж юм болож гаргаж ирэх. Баатар чинь нөгөө нам хөдөлгөөр болж байгаа нам болоод. За нөгөө хорон санаат нь болохоор засаг өрж байгаа нам болоод явчихсан шүү дээ. Тэгээд бүр их нарийн яагаад гэвэл энэ нөгөө manipulation гэдэг одоо мөнгөрөх гэдэг төрөл рүү орчих гэдэг. Тэгээд манай ахтын дээр бол энийг ярихгүй байна. Одоо хийгээ гэсэн үг. Хамаагүй яриад хамаагүй суслаад байвал. Гэхдээ та нар өөрсдөө судлах хэрэгтэй шүү дээ. Одоо судлах ёстой судлах гэж байгаа хэрэг нэгдүгээр болохоор зэрэг төсөв юм байна. Зүгээр сувгийн судлаач өөрөөр хэмжээ судлаад ингэж явж байгаа гэсэн. Энэ манай бодлого судлаач юм байгаа шүү дээ. Хувийнхаа сонирхлоор хин юу судалмаар тэрийг судлаад явж байгаа байхгүй юу? Гэтэл яг үний хэрэг дээр нөгөө Аристотель хэлсэн шинжилгээний төлөвлөлт үүсгэжтэй гэдэг дээш явж байгаа бол энэ чинь нөгөө төрөнд ихж явах хэрэгтэй гэдэг юм явна. Гэтэл яг тэр дээр байхгүй. Яг байхгүй нөгөө зэрэг шийдвэр гаргах чинь бодлогын шинжилгээг хүсэхгүй байна. Одоо тэр хэрэгний салбарыг хүсэхгүй байна. Юу бүр таанаас бодиттой нийтэд гарсан нэг бодит кейс хийж байна. Уулуурхай ямар нэг хоёр мэрэгчлэн энэ бодлогын шинжилгээг хийхдээ суусан. Тэгээд инженер хүмүүс болохоор тоо аваад байсан асуусан. Тэгээд сүүлд нөгөө хоёр чинь надад ийс бомтлаа гэж. Үүгээр та шатны нэг чинь заадаг гэж. Яасан гэсэн чинь бид тэр одоо ажлаас авах гэж. Яасан гээд яагаад салбар болчихсон бэ? Таны зааснаа нэг шинжилгээ ингээд хамгийн сайн өгөөд нөгөө болсуулаа сайд дээр орсон чинь сайдын хоёр нэг түүж явуулсан. Яг тэгэхээр нөгөө сайдыг болж ирсэн. Гацаагүй энэ сайн муу гэдэг өөрөөр гаргаж ирээд байр батлуудад тавиад. Тэгээд хөрхийн нэг нь бол ажлаасаа гараад явсан зүйл багшуулсан гэсэн физик. Одоо тэгэхээр нэг нь физиктэй байсан. Тэгэхээр яг одоо яг залуучууд хэлэх бид яг бодит кейс юм байна. Яг бодиттой үстэй юм байна. Тэгээд сайн төгс байдлын үүргийн асуудал ингэж тавиад гаргаж ирж байгаа. Гэхдээ бас ингээд бүх миний бүх судлаад одоо инструмент болгоод явуулах амархан л да.
Тэгэхээр нөгөө ургуул тийш явж чадах шиг надад мэддэг. Судлаач буруу тийшээ өгч байна. Судлаач буруу тийш яваад юу гэхээр зэрэг манай судлаач ч одоо бодлого судлал дээр хэлж байгаа шүү дээ. Бодлогын шинжилгээч ч бол 51% ихтэй басна гэж байгаа байхгүй. 51% ихтэй басна гэж өөртөө. Яг үгээр бидний үүссэн шинжилгээний түвшин бол 950 байна. Тэгэхээр өөрөө чинь судалсан судалгаа бол 51% үнэ гэсэн өөрт чинь. Хэрвээ 51%-аас илүү болоод 52 болоод ирчихвэл бодлогын шинжилгээч чинь манипулятор болчихж байгаа. Мухралч болчихж байгаа. Тэгэхээр одоо ингэ харахад одоо би судлаач гэж бодоод энэ гэдэг дагуулт зөвлөж байгаа хүмүүс байна л та. Тэгээд энэ дагуулт байсан. Тэр усад чинь ингэ ярьж байгаа тийм одоо мухралч төсөлд орчихлоо. Тэгэхээр миний ярьж байгаа бацаг зүг гэдэг. Тэгэхээр буруу шүү. Тэр хүний ярьж байгаа юм чинь зөвж байж болно, бурууж байж болно. Тэгвэл шинжилгээний нэг тодорхой арга зүгээр авч үзэл одоо тэр зөвлөх гэсэн юм байна шүү. Нөгөө талын ямар асуудал ярих вэ гэхээр одоо шинжилгээний зөвлөгчний старт чинь болоод байгаа юм. Тийм нэрээд байгаа шүү. Тэгээд бид жижигсгээ ажиглал ертөнц гэдэг чинь өөрөө бүхэл. Тэгээд тэр бүхэл юм дотроос жижиг нь авчаад тэрийг ярьчаад юм болж байгаа юм гэж байна. Тэгэхээр ер нь бол бодлого судлалын хаагууд хөгжиж байгаа гэх юм. Яагаад гэвэл залуучууд унших байх юм гаргаж өгөх хэрэгтэй. Гэхдээ зарим аргыг бол бас жоохон хөгжүүлэхгүй зүйлс баг тийм үйл гэж бодоод одоо шинэ нарратив бол нөгөөдөл ч юм бол аюул сайн хийж байгаа байхгүй. Яг одоо бүх намын хажууд байгаа одоо сонгуул боллоо гэж янз гарна дөө. Одоо ерөнхий сонгуул дээр бол энэ нарратив гэж хөгжихгүй зүйл. Хинийн одоо орчих уу, хинийн одоо хийж юу, хинийн хаана санагдсан бэ? Үгүй нэрч хэлж үзлээ. Тэр одоо тэр институцийн шинжилгээ бол ихээр хийж ашиглахтай. Тэр их дараа манай ихэнх дээр бол яг зүгээр юу яаж байгаа. Тэр магистрийн судалгааны ажил, докторийн судалгааны ажлаар бодлого судлалын ажил баг болсон гэж байна. Тэр жишээ манай нэг доктор сая одоо бослогийн бодлогын залам чанарын 100 жилийн үргэлжлэлийг судалаад хаана залам чанараар гэсэн хаана үргэлжлэж байгаа гэсэн жишээ байна. За тэгээд магистрийн судалгааны ажлууд бол хэсэг хийж байгаа жишээ. Одоо жишээ та нар нэг ийм юу байдаг гэсэн юм. Гин тэрний шалтгаан үүсэл нь ядуурлаж байгаа юм уу шүү дээ. Тэр чинь бол яг шалтгааны үүслээс судлах болохгүй. Тэр бүр хоёр цагдаагийн ажилтнууд магистрийн судласан. Тэгээд нэтгэхгүй. Яагаад нэтгэхгүй юм бэ? Нөгөө тэмцэл хийж байгаа бүгдээ анжиргааны төвшин судалсан, бичиж авсан байгууллагууд байна. Тэгээд дээр нэмээд чанарын яриас хийгээд явхад бас юу гэхээр нөгөө айлтгах гэдэг юм чинь дандаа амжиргааны батлаж үснээс хамгийн дээд үсэх юм байна. Амжиргааны батлаж үснээс доор босож юу гэж юм бэ? Жижигхэн болгоод жоохон дээр маягийн тийм юм. Тэгэхээр зэрэг би яг манай бодлого судлал бодлогын шинжилгээ өгч өгч гэсэн нэг юм шиг буруу ойлголт байна л та. За нөгөө нэг юм жишээ бол үхээр ядуучууд бизнес систем гэж байна. Ажлын судлал гэдэг юм биш байна. Ядуу хүн, дунд чанартай хүн, чинэглэг хүн бизнес системээ биеийн ах байдал хандлах нь ялгаатай байна. Дөрөв бидний дээр очих гэдэг юм байна. Их мэдлэгийн бол олон асуудлууд байгаа. За энэ бидний семинар бүгд оролцуулсан байлаа. Тэр юу гэсэн үг вэ? Ямсан багш баярлалаа. Ерөнхийдөө Санжид багшийн орсон хичээл сайн Ямсан багш ярьсантай ингээд яхаа. Ерөөсөө манай өнөөдрийн нийгэм улс төрд болж байгаа үйл явдал онлын хэмжээнд Санжид багш ярьсан сая Ямсан багш болсон гэж ярьжээ. Шийдвэр гаргах төвшний хүмүүс төрчтэй тэгээд сонгуулийн систем дээр одоо сонгуулийн үеэр хийдэг манипуляц юу гэдгийг нийгмийн сэтгэл зүйн доройдол тэрэн дамжуулдаг бүх юмнууд ингээд хамгаалж авч байгаа гэсэн гэж харж байгаа. Тийм ингээд хувь эрдэмтэн судлаачийн одоо санал бодлоо Ямсан багш
баярлалаа тань. За манай хүрээлэнгийн шашин судлалын салбарын эрхлэгч шинжилгээний авиац зөвлөлтөн Батаа багш маань бас энэ бодлого судлалын асуудал дээр бас саналаа ярья. За энэ түүнд цааш багшд баярлалаа. Ялцгүй он агнцгийн чухал агуулга шинэлэг гадны хүлээж зөвшөөрөгдсөн том эрдэмтдийн бүтээл. За яг энэ талаараа үнэхээр биднэрт цангасан усууд ундаа хэрэгтэй гэдэг шиг юм зүйл. Маш цаг үеийн ус юм. За манай проектийн багш маань доктор Зөвсөгийн хэлж байгаа санаа бол бас зөв. 2000 оны Туйсах Сорсын сангийн бодлого тэтгэлгээр өргөнөлөд бодлого боловсруул бодлогын баримтчгийн гарын амлалыг харах бид нар бас орчуулад хэлээд гаргаж ирсэн. Тоос 25 жилийн өмнө. Тэгээд ер нь яг цаг хугацааны ирэхэд манай юмсан тэр үед бас сувийн тарилцсан усууд манай долгорч багш талиавч дөрцөн доктор манай юмсан бид нар тэгээд энэ талаас хичээл боловсруулаад явсан. Гол асуудал бол бодлого судлалын гол асуудлыг манай юмсан хэлсэн. Онлайн зураг бид нар судлаач багш нарын хийх гэхлээр ялангуяа тэр үед бол одоо хамгийн дутагдaltaй зүйл бол энэ гарын хамлага сурвалжийг онлайн зүүн ойлголт шинжлэх юм байдаг орчуулсан ойлголттой юм байдаг юм байсан. Тэгээ 25 жилийн өмнө юм гэж нэг талаас нөгөө талаас энийг аваад хэрэглэхээр багш нар маань өөрсдөө шинэ тутам өөрсдийнхөө хүчээр англи улс төр ч юм уу юм болж байгаа л ингээд хичээл заагаал нэг юм байна. Ийм их төвхтэй салбар эхэлж ирсэн. Тэгэхээр манай проектийн багш нар цаашаа тууштай аваад явсан. Би ч одоо 2 мэргэжилтэй болохоор шашин судлалын ороод ингээд нэлээд хөндөлөд явсан. Одоо өөрсдөө үнийг хэлэх. Тэгэхээр энэ дээр ялангуяа энэ бодлого боловсруулалт, бодлогын хэрэгжилт, бодлогын шинжилгээ болов төр засаг хэрэглэх ёстой байгууллага маш таархан хэрэглэх юм. Өөрөөр хэлбэл хэрэглээ талдаа шинжлэх ухаанчтай апплайд хэрэглээний голчсон их таархан хэрэгэлдэг. Нэгэн таархан хэрэгэлдэг учраас төсөв мөнгө буцаад улсаас судлаачдад юм уу, судалгааны байгууллага юм уу, эрдэм шинжилгээний байгууллага юм уу, сургалтын байгууллагууд төсөв мөнгө гэж байхгүй шүү. Тэгэхээр академик буюу он арга зүйн талаас энэ одод хөгжих буюу яваа. Тэгэхээр энэ дээр харин сүүлийн нэлээд хэдэн жил цанжид багшууд нэг биш том бүтээл гаргасан. За энэ цанжид багшийн том бүтээлүүдийн бол одоо онлайн зооч бодлого маш өндөр. Харин хэрэглээ талдаа энийг сургууль судалгааны байгууллагууд маань хэрэг ашиглаж гэдэг нэг том асуудал байна. Одоо өөрөөр хэлэх юм бол биднээс хамаарахгүй дэлхийн нийт бодлого судлал нь яваад байдаг. Ялангуяа өндөр хөгжилтэй орнууд Европ, Хойд Америк гэж яваад байдаг. Манайд болохоор явж өгдөг нэг юм салбар. Тэгэхээр энэ салбар дээр ийм Ахмад эрдэмтэн хүн ийм онлайн зүйн шинэ танилцуулга хийж байгаа нэг цаг үе болсон ч цанжид багш өөрөө нэг сүрхий хэллээ шүү дээ. Дөрөө харшуулаад ингээд цаашаа явна гэсэн проект юм байна. Энэ дээр бол харин бид нар философи хүрээлэн
захирал бусад салбарч гэсэн одоо дэмжиж ажиллахад бэлэн байгаа гэдгийг хэлье. Тэгснээрээ бид нар бас энэ төр зэсэг ойлгохтой анхаарахгүй байгаа зүйлүүдээр бид нар бас юм санаачлалт хийвэл боломжтой юм байна шүү. Ялангуяа хамтарсан одоо орчуулга бүтээл гаргах тэрийг хэрэглэх сургалтын нарийн авах болох Монгол Улсын сургууль байгаа байна, шүтээс байгаа байна тийм ээ. Энэ чиглэлээр бол хамтарч ажиллах гэдэг шүү. Гэдэг зүйлийг нэмээд хэлчихээ. Цааны багшид баярлалаа. Цагийн явуулсан сайн. Бодит асуудлыг гэсэн бас тодорхой кейстэй дурдсан манай юмсрууч гэсэн яг бодит асуудлыг хэлчихээ. Багш нарын байдлыг тодорхойлдог асуудал юм. Тэгээд бид нар бол энэ бас энэ чухал зүйлийг ярих боломж гарч ирж байгаа нь өөрөө их ач холбогдолтой гэж байна шүү дээ. За баярлалаа. За баталгаачтай баярлалаа. За манай философийн хүрээлэн бол 6 салбартай. Энэ 6 салбарын үйл ажиллагаатай манай бодлого судлалын салбарын одоо бодлого үйл ажиллагаа хэрхэн уялдаж цааш явах бол эрдэмтэн нарийн дарга шинжлэх ухааны доктор Антио Агшага ярьж өгч байна. За баярлалаа. Цэнгэл доктор манай хүрээлэн дээр бодлого судлалын салбар гэсэн шинэ салбарын бодлого судлалын чиглэлээр энэ одоо алсын бодлоготой хоорондоо уялдах холбоотой цуврал онлайн бүтээлүүдийг гаргаж байгаа. Энэ бүтээлүүдийн дээр одоо бодлого судлалын үндсэн онлайн асуудлыг дэвшүүлж судалж гаргаж ирсэн юм бүтээлүүд. Тэгэхээр өнөөдрийн Цэнгэл докторийн ярьсан одоо бодлого судлалын хүүрнэлийн хүрээ. За энэ дээр хүрээ гэсэн ойлголт байгаа. Фреймворк буюу бид бодлого судлалын талаар ярил сая ярьж энэ бол хязгаар талай шиг цаашаа бүх юм руу орно. Бодлого судлал ихлээр бодлого гэхлээр юу улс төрийн бодлого гэж хүмүүс ойлгоод байдаг. Үүний хэрэглээр бол улс төрийн бодлого бол бодлого судлалын дотор яригддаг нэг асуудал. Энэ дээр улс төрийн бодлогч орно, шинжлэх ухааны бодлого, нийгэм соёлын хөгжлийн бодлого гэх юм тодорхой институт бүхэн өөрийн гэсэн бас бодлогыг боловсруулна. Институтуудын хоорондын харилцааны асуудал энэ бодлого судлал дээр. Тэгэхээр энэ бол нийгмийн бүх салбарын нийгмийн амьдралын бүх салбарыг хамарсан ийм том өргөн хүрээний асуудал. Гэхдээ энэ өргөн хүрээний асуудлыг бас тэр чигээр нь заалтаа хайж болохгүй тодорхой хүрээгээр хязгаарлах хэрэгтэй гэдгийг өнөөдөр санаж бодлоо ярьлаа. Хэрвээ хүрээж бид нэр фреймворк хүрээ гаргаж хязгаар гаргаж ирэхгүй бол энэ дээр хэн дуртай хэн юу дуртайгаа ярих боломжтой ийм сэдв. Энэ дээр бид нар юуны тухай ярих ёстой юм бэ? Бодлого судлал гэхэл юуны тухай ярих ёстой юм? Юуны тухай хөөрөх ёстой юм гэдэг тэр хөөрлийн хүрээг үндсэн одоо онлын хамгийн товч энэ хүрээг санаж тодорхойлж авлаа. Санаж докторийн бүтээлүүд бүгдээр энэ бодлого судлалын суурь үндсэн онлуудыг гаргаж ирж байгаа. Сурал бүтээлүүд цаашдаа ч сурал бүтээл үргэлжлэж гарна. Тэгэхээр бодлого судлал гэдэг нь өөрөө орчин үеийн нийгэмд ялангуяа манай Монголын нийгэмд шинээр яригдаад байгаа юм шиг боловч энэ угаасаа одоо нийгэм байдаг асуудал байж ирсэн уламжлалт болон орчин үеийн нийгмийн эртний одоо монголчуудын төрийн бодлого гэж ярьдаг юм. Тэгэхээр бодлого бол хүн төрөлхтний нийгмийн хөгжил бүхий л байсан. Энийг шинжлэх ухааны үүднээс судлах, энд шинжлэх ухааны үүднээс хандлах биднэрт хэрэгтэй. Тэр хандлага дутагдж байгаас болоод энэ үйл ойлголцол
саяын түрүүч хүмүүс ярьсан тэр одоо зөрчилтэй асуудал тулгараад байгаа маань. Тэгэхээр зэрэг энэ дээр нийгмээр ялангуяа шинжлэх нийгмийн ухааны салбарт эрдэмтэд судлаачид нэгдсэн одоо ойлголттой байж энэ асуудлыг тэр нэгдсэн хүүрнийхээ хүрээний дотор ярихгүй задгаа одоо ярьж болохгүй гэдгийг сануулж санаж байгаа юм. Суурийг хэлж өглөө. За тэгээд энэ бас сонсоод миний хувьд ч гэсэн шинэ сэдв, шинэ асуудал. Тэгээд надад ч гэсэн бас асуудал байсан. Жишээлбэл санжид доктор тэнд удирдлагын акцент дээр бас энэ төрлийн судалгаа явуулдаг, Монгол Улсын их сургууль дээр явуулдаг гэлээ. Тэгэхээр манай хүрээлэн тэр судалгаануудтай хэлийгээр мөр зэрэгсэж явуулж гэлээсэн. Манай хүрээлэнгийн одоо дээр явуулах бодлого судлалын онцлог нь юу байх юм бэ гэж бодож байна л да. Манай хүрээлэн бол философийн хүрээлэн. Хүрээлэн дээр явуулж байгаа бүх судалгаа бол философи суурьтай. Өөрөөр хэлбэл манай бүх судалгаа философиор хязгаарлагддаг хүрээлэн нөгөө фреймворк нь философи. Энэ дээр чинь улс төрийн бодлогын тухай ярьлаа ч гэсэн бид нар улс төрийн философи ярихаас биш ерөөсөө улс төр гэдэг ярих юм бол энэ бас хязгааргүй манай хүрээлэн дээр энэ бол бас манай фреймворкоос авсан асуудал юм гэж бид нар улс төрийн бодлогын тухай ярихдаа улс төрийн философи гэдэг бас бусад одоо манай философийн салбар дээр уламжлалт болон орчин үеийн философи сэтгэлгээний түүхийн асуудал ярьдаг. Энэ структуралист философич гэх юм уу, түрүү символик философи, cultural philosophy гэдэг орчин үеийн одоо философийн урсгалуудын талаар ч гэсэн энд яригддаг. Энэ дээр одоо бодлого судлалын хүрээнд бас асуудал яаж харах уу гэдэг бол бодлого судлалын салбар маань бас одоо энэ олон салбаруудынхаа огтлцол болж ингэж явдаг. Стратеги төлөвлөгөөнд ч гэсэн бодлого судлалын салбар маань салбаруудынхаа төлөвлөгөөнд огтлцол маягаар оролцож байгаа. За социологийн салбар байна. Энэ бас л одоо нийгмийн давхар ажил, нийгмийн бүлгүүд гэдэг социологийн ойлголтууд, нийгэм соёлын философийн ойлголтууд, улс төрийн философийн ойлголтууд ядарч хэлсэн. Яг бодлого судлалын үднээс энэ одоо ижил төстэй ойлголтууд дээр бодлого судлалын хүрээнд асуудал яаж ханддаг вэ гэдэг тэр онцлогийг саяын санчид доктор хэлсэн. Ярьлаа гэж бодож байна. За өөр асуудал миний одоо сая бодсон асуудал юу гэхээр хүүрнэл гэдэг ярьсан. Энэ бол диалог юм уу, дискашн биш юм гэж санчид доктор хамгийн хэлсэн. За гэхдээ тодорхой нэг асуудлын хүрээнд ярих, харилцан ярих, эсвэл харилцан мэтгэлцэх энэ асуудал маань бас хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой. Ялангуяа философи бол харилцан ярилцлагагүйгээр харилцан мэтгэлцээгүйгээр хөгждөггүй. Философийн сэтгэлгээ хөгжих хамгийн суурь үндэс нь харилцан ярилцлага, харилцан мэтгэлцээ гэдэг. За гэхдээ энэ дээр санжид докторийн ихтгэл хоёр тал аль нь ялгагч вэ, аль нь ялгагч вэ энэ австрийн бодлого дээр яригддаг. Гэтэл философи дээр бол ялгагч философийн мэтгэлцээ дээр хязгаарч ялгагч болон ялгагчийн тухай ярьдаггүй. Өөрөөр хувь субъектийн тухай биш, аргументийн тухай хэлэлцдэг. Философийн мэтгэлцээ гэдэг бол аргументийн мэтгэлцээ. Тодорхой асуудал, санаа, сэдвийн тухай мэтгэлцээ болохоос биш, хувь хүмүүсийн хоорондын юм уу, намуудын хоорондох мэтгэлцээ биш. Тэгэхээр бидний судалгаа, философийн хүрээлэлд явуулж байгаа судалгаа ч гэсэн энэ хүрээгээ бас бодлого судлалынхаа юмд ч гэсэн судалгаан дээр ч гэсэн баримтлах юм учиртай гэж бодож байна. За гуравдугаар бодлого судлалын би түрүү хэлсэн энийг багтаад хэлье. Бодлого судлалын салбар маань хүрээлэн дээр явуулж байгаа сайн хэлсэн 6 Монгол салбар судалгааны огтлцол цаашдын одоо чиг хандлагыг тодорхойлоход бодлогын түвшинд бас нэгтгэх бол хүчин болж ингэж явдаг учраас намайг хүрээлэн чухал салбар юм аа. За ингээд
Санжид докторийнхоо цаашдын судалгаанд улам амжилт хүсье. Бодлого сургалтын салбарын ажиллагаанд улам амжилт хүсье. Баярлалаа. За Ганкиагчтай баярлалаа. За өнөөдрийн болсон лекц семинартай холбогдуулаад манай өнөөдрийн арга хэмжээнд оролцсон залуучуудаас, эрдэмтэн судлаачдаас өөр асуулт байна уу? Санал байна уу? Байхгүй юу? За бид бүгд талаар. За. Асуудал маш тутам учраас бас манай хүмүүс яхан тулгуурлаж явах шиг байна. Ерөнхийдөө өөрснөө судлаа наривчлаад хэрэгтэй байгаа зэрэг бол одоо илүү их болон санаачлах төгөлд одоо хэлэх байхаа гэж ингэж бодож байна. Ингээд та бүхэнд бол баярлалаа. Манай бусад салбарын одоо эрдэмтэд судлаачд маань бас оролцож байгааг их талархаж байна. Нөгөө талаар яг хөө нэг хоёр зүйлийг хэлье гэж бодлоо. Нэгдүгээрт нь бол би энэ сэдвийг ярихдаа зөвхөн судлаачд зориулж ярьж байгаа шүү дээ. Түүнээс олон нийтэд юм уу бороо замаар ашиглах хэрэгтэй тийм болсон. Ашигладагч магадгүй улсуудад зориулж ярьж байгаа юм шиг тийм нэгдүгээр тэмдэглэж хэлье. Хоёрдугаар манай орнд бол энэ бодлого судлалын үр дүн яам төвгийн газар төр засаг ашиглах нь муу байна гэдэг. Энэ бол ерөөсөө ерөнхийдөө шинжлэх ухааны үйл ажиллагааны үр дүнтэй холбоотой. Ерөөсөө шинжлэх ухаан гэдэг бол хэрэглээгээ дагаж одоо хөгждөг. Одоо жишээ нь та бүхэн харж байгаа орчин үеийн дайнд дрон гэргэлдэх болсноос эхлээд үүдэл одоо дрон гэж чинь ямар их хөгжиж байна вэ? Энэ чинь бол хэрэглээгээ дагаж хөгжиж байгаа хэрэг шүү дээ. Ерөнхийдөө нөгөө эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн зарчмаар уг асуудал бол явж байгаа. Тэгээ эрэлт нь байхгүй болохтой зэрэг нийлүүлэлт нь бол бас сайн болохгүй байгаа гэсэн үг шүү дээ. Гэхдээ одоо төр засаг судалгаа шинжилгээний үр дүнг хэрэглэхгүй байна гэдээ бас зогсож бас болохгүй. Ерөнхийдөө эрдэмтэн судлаачид бол энэ л одоо эдрээтэй, бодлоотой, зовлонтой замыг одоо туулж байж судалгааны үр дүнг хэрэглэдэг болгох, хэрэглээ бий болгох хэрэгтэй байлаа. Энэ бол бидний үүрэг юм. Тэгээ судалгаа ямар их хажууд бүгдтэй вэ гэдгийг сайжруулж явуулсан багш хэлж шүү дээ. Одоо гэмт хэргийн өгөөс нь бол ядуурлаг байна гэж. Тэгэхээр энийг бол Ленин нэг зохиолтой бичсэн байт юм л да. Капитализмыг зөвлөж тэгээд судлаад үзэхдээ зэрэг тийм биш байна гэдэг нь бол тодорхойлогдож шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бол жишээ нь гэмт хэрэг зөрчилтэй тэмцэгч байт юм уу, энэ талын бодлого явуулахад онлайн өөр чиглэл зааж өгч байгаа гэсэн үг юм. Тэгэхээр судалгаа шинжилгээний ажил бол чухал. Тэрний үр дүнг хэрэгэлдэг болгохын тулд бас судлаачид, судалгааны байгууллагууд бол өөрснөө эдих гаргах хэрэгтэй. Тэгжээс л одоо хэрэгэлдэг болгох шүү дээ. Тэгэхгүй бол одоо дээрээсээ юм уу санаачлаа тэрийг би хэрэглэе гэх юм бол байхгүй. Өөр нэг энийг нөлөөлж байгаа хүчин зүйл байна гэхдээ зэрэг энэ улс төрийн мөчлөгтэй холбоотой. 4 жилийн хугацаанд тодорхой бодлого гаргаад тэрийг хэрэгжүүлээд үр дүн гаргаад одоо санал авах шаардлагатай. Тийм учраас одоо жишээлбэл бол дөрвтэй том судалгаа бол нөгөө 4 жилийн туршид нь явна. Айгүй бол тэрнээс илүү хугацаанд явж магадгүй. Яг тэрний үр дүн хэрэглэх одоо нөгөө байгууллага болохтой зэрэг ерөөсөө 1 сарын дотор нөгөө
боловсруулаад шийдвэрээ гаргаад үлдэнд нь хүрэх ийм сонирхолтой байдаг. Энэ хоёрын зөрүүн дээрээс бол бас хэрэглээний асуудал бол дутагдaltaй байгаа л да. Юм байгаа. Тийм учраас ердөө одоо бидний зүтгэл хэрэгтэй юм байна гэсэн сүүлчийн төгрөлтийг гэж ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Би та бүхэнд сонирхол төгөлөхэд бол бас нэг нууцаа хэлмээр юм уу гэж бодлоо. Тэр нь юу гэхтэй зэрэг би одоо нөгөө Монголын түүхийн 30 ботод нэг 3 сэдв ерөнхийдөө нэг 70-80 хуудсан бичлэгтэй байгаа. Тийм учраас ордоо бол та бүхэнд амлалт өгч чадахгүй байна. Гэхдээ оны эцэс рүү ардчлалыг арга барилын ухаанаар шинжлэх гэдэг семинар хийх бодолтой байгаа. Зарласан цагт хүрэлцэн ирэхэд хүсэж байна. За санжид багштай баярлалаа. Ингээд өнөөдрийн хүүхэлдээ санжид багш маань за бодлого судлалын хүрээний тухай маш ойлгомжтой ярьсан. Энэ нь бол шинжлэхүйний байгууллага бол онол арга зүйд анхаарах ёстой гэдгийг хэлсэн. Энэ салбар бол маш том дисциплин гэдгийг хэлсэн. Тэгээ манай бодлого судлалын салбар бол энэ салбарыг хөгжүүлэх, Монголд бас одоо үйл ажиллагааг хөгжүүлэх, цааш хүрээгээ хэлэхээр бол манай салбар том үр ногдож байгаа. Тийм учраас санжид багшийнхаа манлайлалтаар бид нэр бодлого судлалын салбарын бүхэн судлаачид бид одоо энэ жил бас анхаарал тавьж ажиллана гэж ингэж та нартай бас амлалт авъя. Ингээд та нартай ажлын амжилт хүсье. Санжид багшийнхаа цаашдын эрдэм судлалын ажилтанд улам амжилтыг, улам том амжилтыг хүсье өрөөё. Өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгдэд нь баярлалаа. Амжилт хүсье.